Орой мэнд хүргэе үзэгчдээ та бүхэн тоон хөтөлбөр 2 дугаар сарын 6-наас 23-ны хооронд Оросын холбооны улсын Сочи хотод болох өвлийн олимпийн тоон мэдээллүүдийг үзүүлэхээр бэлтгэлээ. За эхлээд зардал бүгнээс танилцуулъя. Оросын холбооны улсын Сочи хотод болж байгаа өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажилд бас зохион байгуулахад 50 орчим тэрбум долларыг зарцуулсан нь урд урдны олимпийн наадам зарцуулсан бөгнөөс хамгийн өндөр нь болж байгаа юм. За зардал мөнгө өдөр өдрөөр нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд 52 тэрбум Америк доллар зарцуулсан тухай хойд хөрш мэдээлж байна. За урд урдны олимпиос хамгийн их мөнгө зарцуулж байгаа нь энэ. Энэ их мөнгө шинэ спортын цэнгэлдэх хүрээлэн, зам харилцаа, шинэ зочид буудал барих зэрэг Сочигийн дэд бүтцийг сайжруулахад голчлон зарцуулагджээ. Ингэснээр Оросын холбооны улсын Сочи хот нь зуны олимпиад 40 тэрбум долларыг зарцуулсан Бээжин хотыг гүйцэж төрүүлж байна. За түүнчлэн Сочигийн олимпийн бэлтгэл ажил зарцуулж байгаа хөрөнгө 2012 оны Лондонгийн олимпийн бэлтгэл ажил зарцуулагдсан хөрөнгөнөөс 3 дахин их байгаа юм. 2007 онд Оросын холбооны улс Сочи хотноо дараагийн өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авах үедээ Сочид өвлийн олимпийг зохион байгуулахад 12 тэрбум долларыг зарцуулна гэж төлөвлөж байсан юм. Сочигийн олимпийн бэлтгэлийн томоохон төслүүдийн нэг нь хар тэнгисийн амралтын газрыг уул нуруудтай холбосон өндөр хурдны төмөр замыг барих ажил юм. Гэвч Оросын холбооны улсын сөрөг хүчний тэргүүн Борис Немцов олимпийн санхүүжилтээс их хэмжээний мөнгө алдагдсан тухай саяхан мэдээлсэн. Оросын холбооны улс даяар 2014 онд Сочи хотод болох өвлийн олимпиад бэлтгээ завгүй байх хооронд наадмын бүтээн байгуулалтанд зориулсан санхүүжилтээс 30 орчим тэрбум Америк доллар сох дутаж ор сураггүй болсон тухай сөрөг хүчний тэргүүн инхүү мэдэгдсэн. За Оросын бүгд найрамдах ард түмний эрх чөлөө намын тэргүүн Борис Немцов Леонид Мартинк нарын мэдээснээр бол өвлийн олимпиад бэлтгэх санхүүжилтээс нийтдээ 25-аас 30 орчим тэрбум Америк долларын алдагдаад байгаа нь үнэн гэж мэдээлж байна. За үүнийг Оросын холбооны улсын прокурорууд мөрдөн шалгах хүсэл гаргасан байна. За алдагдаад байгаа 30 орчим тэрбум Америк доллар бол 3000 орчим километр хурдны автозам юм уу? За айлсвал 800 мянган хүний орон сууц барихад хангалттай хүрэлцэх мөнгө юм байна. Оросын холбооны улсын сөрөг хүчний тэргүүн хэлэхдээ бол цаашдаа энэ асуудал дээр өчигдөр хэвлэлийн хурал хийж хэлэхдээ өнгөрсөн 6 сарын хугацаанд өрнөсөн өвлийн олимпийн бэлтгэлийн явцын мэдээллийг тайлагнаж хэлсэн юм. За тэдний мэдээснээр бол Оросын холбооны улсын зүгээс Сочид болох өвлийн олимпийн бэлтгэл зориулж түүхэндээ хамгийн их буюу 50 орчим тэрбум Америк долларыг зарцуулах төлөвтэй байгаагаа хэлсэн. За энэ нь Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зарласан анхдагч үн болох 12 тэрбум Америк доллароос бараг 4 дахин их тусныг шүүмжилсэн юм. За Сочи хотын олимпийн наадмыг зохион байгуулагчдын хувьд урд урднаас бэлдэж түүхтэй нэгэн шийдэхэд бэрхшээлтэй байгаа асуудал бол цас юм. Тэгэхээр цасгүйгээр мэдээж өвлийн олимпийн наадмыг хийх аргагүй төрнө. Роза хутор гэдэг нэртэй шинэ цаны бааз бараг 1500 орчим метрийн өндөр ууланд байрладаг. За энэ бол цаны өргөөр ажилладаг дэлхийн хамгийн том уул юм. 2013 оны 2 дугаар сард Сочи хотын өвлийн олимпийн их наадмын туршилтын 2 тэмцээнийг хийх ёстой байсан боловч цас дутагдсан учраас ийхүү боломжгүй байсан. Ийм учраас 2014 онд өвлийн олимпийн наадмыг яг хийх үеэр цас байхгүй болчихвээ гэх бас айдас бас байлаа. За учир нь хар далайн эрэг дээрх Сочи хотод жилийн ихэнх хулиралд тэгээс дээш хэмийн дулаан байдгийн байна. Гэхдээ Сочи хотын олимпийн наадмыг зохион байгуулагчид нь спортын их наадам эхлэхэд цас хангалттай хэмжээтэй байх болно гэдэгт ам өгч байлаа. Олимпийн наадам эхлэхээс жилийн өмнө Сочи хотын олимпийг зохион байгуулахороо 450 мянган куб метр орчим цасыг урдчилсан байдлаар хадгалсан байна. За хиймэл цас үйлдвэрлэдэг Европ ТV-ийн хамгийн том төхөөрөмж Сочи хотын дэргэд ажиллах юм байна. За Сочи хотод 4 өөр технологи ашиглаж цасыг үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн жилийн цасыг хайлуулахгүй тулд нарны элчийг нэвтрүүлэхгүй ойлгодог тусгай бүрхүүлээр уулын билийг бүтээсэн байна. Бас маш их уулын билээр 100 гаруй хиймэл цас оруулах төхөөрөмжүүдийг зоосон байгаа юм. За эдгээр төхөөрөмжүүд нь уулын тунгалаг горхиноос усан аваад эргээд эргэн тойрондоо 200 м зайд зузаан цас оруулдаг хүчин чадалтай. За ингээд цасан бүрхүүл наран тайлгаас сэргийлэхийн тулд энд тусгай давс цацаж байна. Энэхүү давс нь цасан бүрхүүлийн дээд талд хатуу толгор гадаргууг бий болгодог юм байна. Үүнээс гадна уулын оройд орсон цасыг доош нь зөөврлөх хоолойг авч бас зоосон байгаа юм.
За ийхүү өвлийн олимп болоод зуны олимпийг зохион байгуулалттай холбоотойгоор эдийн засагт ямар үр өгөөж өгдөг болоод эдийн засгийн талаас ямар шалгуур тавьдаг вэ гэдэг дээр бид судлаачдаас асууж тодрууллаа. Олон улсын олимпийн хорооноос бол тухайн улсын эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 200 тэрбум Америк доллароос давсан тохиолдолд олимпийг зохион байгуулах шалгуураа хангалаа гэж эдийн засаг талаас бас хардаг талтай юм байна. Одоо олимпийг зохион байгуулах гэдэг бол эдийн засгийн маш өндөр тийм ач холбогдолтой гэж одоо хүн болгон үзэж байна шүү дээ. Тэгээд тэр нь юутай холбоотой тийм ихээс түрүүний одоо та бүхэн ярьсан бүтээн байгуулалтын ажил, тэрүүнд орсон одоо хөрөнгө мөнгө, тэгээд тэрүүнд орсон тэр хүч хөдөлмөр, ажлын байр энэ бүх юмтай бол нэг талтай холбоотой. Нөгөө талтай бол энэ бүтээн байгуулсан тэр бүтэц одоо барилга байгууламжаас ирээдүйд орох орлого байгаа. Тэгээд ер нь түүх харах юм бол жишээлбэл 88 онд Сеулийн олимпийг зохион байгуулсан одоо Өмнөд Солонгос бол тухайн үед эдийн засгийн хэмжээ бол нэг 200 тэрбум орчим Америк доллар байсан юм байна. Тэгээд Грекийн олимпийг харах юм бол бас Грек улс бол нэг эдийн засгийн хэмжээ бас нэг 200 тэрбум орчим байсан. Тэр үед олимпийн наадмыг бол зохион байгуулж байсан. Тэгэхээр ингээд харах юм бол одоо энэ улсуудын чинь эдийн засаг бол Солонгосыг бол мэдээж их том орсон байгаа. 88 онтой харьцуулах юм бол Грекийн хувьд бол бас сүүлийн хэдэн жил бол эдийн засгийн нэлээд их бэрхшээлүүдтэй бол орсон л да. Тэгээд ер нь бол нэг аливаа нэг эдийн засаг 200 тэрбумын одоо хэмжээтэй болж иж одоо олимпийн наадмыг зохион байгуулах тийм одоо чадвартай болдго юм байна гэж бас харж байна. Үзэгчдээ бид хэдэн орны дараа Монголын үндэсний олимпийн хорооны эдийн засагч мэргэжилтэнтэй ярилцах болно. Үзэгчдээ хөтөлбөрийг үргэлжлүүлээд манай студид Монгол үзэгчдийн хөрмөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр өвлийн олимпиадтай холбоотойгоор за жишээ Оросын холбооны улс яагаад Сочи хэмээх хоттой олимп зохион байгуулваа гэдээ харах юм бол яг өвлийн олимп зохион байгуулахад их давуу талтай, цастай тийм газар мөн үү гэдээ харуул бас биш тийм ээ. Хар далайн, эргийн орн бас их хөгжил султай, эдийн засгийн дэд үтцийн талаас нь аваад үзэх юм асуулт талтай. Ингээд улс орн бүр ингээд олимп зохион байгуулахдаа өөрийнхөө сул бүстэй зохион байгуулснараа цаашдаа тэр эдийн засгийн хөгжлийг тэр бүс нутгаа бол дээрдүүлнэ гэж харддаг юм шиг байна л да. Таны хувьд юу гэж харж байна? Тэгээ олимпийн наадам бол дэлхийн ер нь хамгийн том одоо арга хэмжээ гэж хэлж болно л да. Энэ утгаараа за өвлийн олимп гэхэд нэг 90 гаруй орны тамирчин оролцож байна. Түүнээс гадна зөвхөн тамирчдаас гадна түүний дагалдах үйлчилгээ, жуулчид адаглал одоо 40 гаруй орны төрийн тэргүүнүүд очиж айлчилж байна гэл ингээд бодглохлоор ерөөсөө дэлхийн хамгийн том үйл явдлуудын нэг зуны олимп, өвлийн олимп аль аль нь. За үүнийг ашиглаж тухайн бүс нутгаа хөгжүүлэх бодлого мэдээж байгаа. Тийм учраас ерөөсөө энэ олимпийн наадам аавна гэдэг нь өөрөө тухайн улсын хүчийг илтгэж байгаа. Түүнээс гадна энэ хүчээ ашиглаж бас дараагийнхаа юм ашгийг гаргаж авч байгаа нэг тийм том үйл ажиллагаа гэж болж байна. Тэгэхээр ерөөсөө олимп маш ашигтай зүйл л дээ. Тэгээд тэр учраас улсууд олимпийн төлөө өрсөлдөж ялангуяа хөгжиж буй улсууд тий одоо БРИКС-ийн улсууд гэж ярьдаг. БРИКС-ийн улсууд одоо жишээ нь олимпийн төлөө байнга өрсөлдөж ингээд ирэхээ авч шүү дээ. Одоо 21-р зуун гараад ерөөсөө БРИКС-ийн улсууд руу яа Бразил, Орос, Хятад тий явандаа энэ итгэх нэр дэвшигч юм билүү тий гээд авч байна. Тэгэхээр ерөөсөө энэ гол асуудал бол ерөөсөө энэ хөгжлөө түргэсгэх, хөгжлөө бас бусад улсуудад мэдрүүлэх ийм зорилготой л арга хэмжээ. Танаас яагаад эдийн засгийн асуултаар асууж ирсэн юм бэ гэхээр та бол эдийн засагч, математикч хүн. Тийм болохоор энэ талын чиглэлийг олимпийн хороонд ажиллаж байгаа мэргэжилтийн хүний хувьд их судалж байгаа. За өмнөх олимпиад, зуны олимп гэх юм бол Лондонд болсон. Лондон зүүн хэсэгт ингэ зохион байгуулсан. Тэр хэсэг үнэхээр хөгжлийн хувьд одоо ямар вэ гэвэл бас хэцүүхэн. Тэрний дараа одын бүтээгдэхүүн ядуу буураа бүр дээр үе үйлдвэрлэлийн юм том
хэсэг байсан. За тэгээд ерөөсөө Олимпийн гаралт ч бас их өндөр. Тий, өндөртэй байсан. Тэгээд Олимпийг ашиглаж зүүн Лондонгийн хэсгийг ерөөсөө хөгжүүлэх гэсэн бодлого гаргаад Английн засгийн газар Лондон хотын захиргаа бодлого гаргаад хамтдаа зүтгийгээд тэгээд Олимпийн хавангуудаа шатараатай арга хэмжээ аваад одоо тэр үйлдвэрийн хөрсний бохирдлоос ахуулаад агаарын бохирдол тэр авийг бүгдийг нэм ногоон Олимп зохио гэсэн ураа тавиад бүх асуудлыг шийдэж явсан. За тэгээд энэ бүгдийг тэр хавийг ерөөсөө зүүн Лондонгоо төв болгоод ингэж хөгжүүлэх гэсэн бодлого байсан. Тэгээ нийт гаргасан зардлаа тухайн жилдээ ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ төвшөнд барья гэж анх зорилго тавьсан юм байлаа. Тэгээд тэрийг бол өнгөрсөн жил нөхөж чадаагүй. Гэхдээ урт хугацаанд нэг 6-аас 7 жилийн дараа бол мөнгөн дүнгээр өгөөжөө аваад бусад мөнгөн бус өгөөжүүдийг бол шууд хүртээд явна гэсэн тийм тооцоогоор л ажиллаж байгаа. 6-аас 7 жил гэдэг нөгөө биет болоод биет бус хөрөнгө тэнд үлдэж байгаа учраас тэгж тооцоолж байна. Яг Олимпикд алимдуулаад тийш нэ дид бүтцүүд нийтийн тээврүүд маш сайжирсан, зүүн Лондон хөгжсөн, соёлын төв болсон. Тэнд олон том шинэ хорооллууд баригдсан, том цэнгэлтгүүд баригдсан. Тэгээ эн чинь өөрөө эргээд өгөөж болж Лондон хотод үлдэх учраас нэмээд тэр хавьд оршин суудаг хүмүүсийн соёл ахуйн байдлууд тэр чигээрээ дээрдэж байгаа учраас нийгэмд үзүүлэх өгөөж бол маш өндөр. Энэний өмнөх 21 дахь өвлийн Олимп Ванкуверт болоход Ванкуверийн давуу тал бол мэдээж одоо Сочитой харьцуулахад бол мэдээж их давуу тал ихтэй. Тэдний хэр их ашиг хийсэн юм бол? Ванкуверийн хувьд бол тооцоогоо яг 10 тэрбум долларт барий бүх зардлаа. Тэгэж яваад 10 тэрбум долларт барьж чадсан. Тэгвэл ашиг тэр Whistler гэдэг цанын бааз уулынхаа цанын баазыг бол ерөөсөө бүтэн ашигладаг болсон гэж байгаа. Түүнээс хойш 1.6 дахин жуулчид нэмэгдсэн гэдэг юм билээ. Тэгээд Whistler-ээс сурталчилгаа хийж чадсан учраас 1.6 дахин өсч яг тэр гаргасан зардлаа дахиад ойрын 10 жилдээ бол хангалттай нөхөхөөр ийм тооцоо гарсан. Зардал бол хамаагүй бага байсан л да. Өөрөө нөгөө дид бүтэц угаасаа сайн байсан хот учраас 10 тэрбум доллартай багтаацсан. Оросын холбооны улс 12 тэрбум доллар гээд одоо бараг 52 тэрбум доллар өдрөөр ингээд зардал нэмэгдээд байх шиг байна. Тэр хэсэгтээ ирээдүйд аялал жуулчлалыг татах зорилгоор зохион байгуулж байгаа гэдэг нь дамжиггүй. Аялал жуулчлалыг нэмэгдэх болов. Зардал нэмэгдээд байгаа нь муу талтай юу? Яг зардал нэмэгдэж байгаа янз бүрийн шалтгаанууд байгаа бах. Анх эрх авахта нөө анхныхаа нөө нэр дэвших төсөл дээр бол 12 тэрбум доллар гэж тавьсан боловч одоогоор 50 тэрбум доллар болсон. Сочи өөр онцлогтой 400 гаруй мянган хүн амтай учраас дид бүтэц бас анхны дид бүтэц бага байсан учраас дид бүтэц маш ихээр барих шаардлагатай болсон. Нийт 260 гаруй төсөл Сочигийн Олимпийн хүрээнд хийж байгаа. Тэрэнд нь болохоор шинэ стадион барих, орон сууц барих, зочид буудлууд барих, төмөр зам тавих, янз бүрийн нөгөө өргүүрийн хэрэгслүүд тавих, ажлын байр маш ихээр бий болгож шингээж байгаа юм байна да. Тий, ажлын байр маш ихээр шингээж байгаа. Энэ бусад олимпиадыг бодвол дид төслүүд маш их учраас зардал энэнд их шингээж байгаа гэж байгаа. Тэгэд ерөнхийдөө гол барьж байгаа бодлого бол цаашдаа нэг 2.5-аас 3 тэрбум долларын 2.5-аас 3 дахин их жуулчин Сочигийн тэр хавийн бүсэд ялангуяа тэр Красная Поляна гэдэг уулын хэсэгтээ өснө. Хоёрдугаарт 2018 онд Орос бас өөрөө бас дахиад дэлхийн хэмжээний том арга хэмжээ. Тэр нь хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулна. Одоо энэ Олимпийн яг Сочи хотынхаа төвд том зохицолбор шинэ гоё зохицолбор барьсан байгаа. Энэ зохицолборууд нь бол одоо хаашаач явсан 15 минутын дотор алхаал ордог бүх спортын ордон руугаа нэг юм тойрог хэлбэртэй зохицолбор байгаа. Энийг бол 18 онд ашиглана гэж байгаа. Энэ олон стадион 18 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг авахад тэгээ ер нь цаашдаа Оросын холбооны улсын хөлбөмбөгийн шгшээ багийн төв стадион болох юм байлээ л дээ. Тэгээ ер нь энэ нөгөө Олимпиос үлдэх юм гэдэг дээр хамгийн их анхаардаг бусад хотууд. Жишээ нь Японы гэхэд жишээ нь хамгийн анхны хурдны галт тэргээ Олимпиар хөгжсөн том жишээнүүд маш их байгаа л да. Олимпиар хөшүүрэгдэж өөрсдөө нөгөө мотивац гэдэг те мотивац авч тэрийгээ далимдуулж хөгжих. Манай улсын ч гэсэн манай хотын ч гэсэн бас нэг гол концепт төр болчиход байгаа шүү дээ. Тэгээд тийм Токиогийн хувьд бол дэлхийн 2 дугаар дааны дараа Токио хотын тал хүн ам нь нас барж бараг бүх барилга эвдсэн. Тэгээд тэд нар ямар зорилго тавьсан байг вэ? Бид нэр ерөөсөө Олимпийн наадам зохион байгуулъя гэдэг тийм ураа тавиал. Тэр чи айгүй хэцүү шүү дээ. Тал хүн нас барсан.
бөмбөгдүүлсэн бүх байшин бараг бөмбөгдүүлсэн хот олимп зохиоё гэдэг том амбицтай үзэл. Тэгээд 64 оны олимпийн эрхийг аваад тэрнийхээ хүчинд инженерийн гайхалтай нээлтүүдийг олимпиад зориулж хийсэн. Толгой нь маш сайн ажиллах шаардлагатай болж хугацаанд баригдаж ийжсэн учраас тэгээд хурдны галт тэрэг, Токио замхаг тэгээ бас нэг гол асуудал бол хурдны зам байсан. Хурдны замаа 1957 онд зураг төслөө эхлээд ерөөсөө 3 жилийн дотор Токио хотын түнэлтэй 2 төвшний түнэл дотор огтлцдог бүр ингээд Америкчуудаас 3 жилийн дотор метрогоо хийчихжээ. Хурдны замаа хийсэн юм. Тийм одоо жишээ нь онгоцны будлаас хотын төв хүртэл 3 цаг явдаг байсан юм. Хурдны зам барьсны буйнд 30 минут явдаг байсан юм байхгүй. Төгжрээтэй өстэй. Төгжрээ бол замбрааг байсан хот. Тэгэхэд энийг барьснаар эдийн засаг нь огцом дээшилсэн гэж ярьдаг юм хэлээ л дээ. Токио тийм. Тэгээд нэмээд өчнөө олон цэнгэлтгүүд тий. Тэгээд хамгийн гол нь тэр нөх хүмүүсийн өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн гэж Токиогийн жишээ байгаа. Өөр өчнөө олон жишээ байна л да. Сөүлийн олимп мөн хурдны зам барьж байсан. Түүхэнд хамгийн сайн олимпик хийнгээл өчнөө олон янзын зүйл хийгээл бүтээн байгуулалтуудыг гайхалтай. Тэгээд яг тэр 80-аад оны дундаас Солонгосын тэр сэргэн мантлыг авчрахад хамгийн түлхэж өгсөн зүйл гэдэг. Гэх мэтчлэн. За Сидней олимп бол жишээ нь мөн яг энэ анхныхаа нөхцөлийг сайн боловсруулж хамгийн сайн тооцооёс олимпиад тооцогддог. Ерөөсөө бүх олимпиас үлдэх стадион дэд бүтцүүдэд дараа нь яаж ашиглах нь легаси гэдэг зүйлээ зөв тодорхойлж явсны бас нэг гол жишээ болдог л доо. Бас эсрэгээр буруу хөрөнгө оруулалт, буруу зүйл нөгөө анхны тэр нөхцөлөө буруу тодорхойлж жишээ грекийн жишээ. Тийм грекийн жишээ байгаа. Тэгэл олимп зохион байгуулалт тэрнээс хойш бараг дампуурсан гэж хэлж байгаа. Тийм олимпиад нэг 12-3 тэрбум доллар жуулчд нь нэмнэ гэсэн тооцоотой үтсэн боловч энийгээ зөв ашиглаж чадаагүй нөө тооцоогоо буруу хийсний гайгаар энэ зүгээр шууд зардал шахуу болоод өнгөрсөн. Тэгээ ерөөсөө энэ анхны нөхцлүүдэл яаж тооцохоосоо шалтгаалж байгаа юм л да. Түүнээс гадна грек одоо энэ олимп 50 тэрбум доллар гаргалаа ч гэсэн Оросын эдийн засагт нэх нөлөөлөл бол бас бага. Шууд цэвэр ашигна гэж тооцсон байна. Яг хөө тийм хэрэг эдгээр олимпийн хувьд алдагдaltaй байлаа ч гэсэн энэ нөгөө өөрөө тухайн улс яаж өгөөж тооцож байна. Жишээ нь энэ бол улс төрийн хувьд бол маш ач холбогдолтой агуулгатай болж байгаа. Жишээ нь тийм Владимир Путин өчигдөр уржигдэр Сочид байнгуулаа тооцоолж хамаарч. Одоо жишээ нь зүгээр би сайн мэдгүй. Гэхдээ Украины харилцаа олимпиас бас шалтгаалж өөр байдал руу эргэж байгаа нь тий. Орос, Америкийн харилцаа, Орос юуны харилцаа ингээд улс төрийн өгөөжөө бас тэд нар тооцож байгаа. Эдийн засаг, нийгмийн өгөөжүүд бүх өгөөжөө тооцны үндсэн дээр бас энэ гарч ирж байгаа юм л та. Одоо манай улс хотын даргын хэлж байгаагаар за Монгол улсын төрийн тэргүүний ч бас харж байгаа зорилго гэх юм бол 2040 онд Монгол улс олимп зохион байгуулъя гэж. Залуу хүний хувьд итгэж байна. Итгэж байгаа. Ямар шалгуур тавьдаг юм бэ? Олон улсын олимпийн хорооноос эдийн засгийн талаас 200 тэрбум доллард авсан эдийн засгтай байх ёстой гэж эдийн засгч бас хэлж байна л да. Ямар шалгуур тавьдаг? За яг тэр мөнгөн дүнгээр нь заасныг би бол сонсоогүй. Гэхдээ олимпийн наадам одоо за эхлээд юунаас эхлэе. Бид нар эхлээд олимпийн наадам зохиохын өмнө ядаж Азийн наадам зохиох чадвартай байх хэрэгтэй. Бүр наашлаа Зүүн Азийн наадам зохиох чадвартай байх хэрэгтэй. Бүс нутгийн хэмжээний наадам эхлээд зохиоч хийж байгаа. Зүүн Азийн наадам 2019 оноос эхлээд Азийн залуучуудын спортын Зүүн Азийн залуучуудын спортын наадам болж шинжилэн зохион байгуулагдаж байна. Энэний төлөө манай олимпийн хороо зорж ажиллаж байгаа юм. Тийм одоо ингээд тийм олимпийн хороо соёл спорт аялал жуулчлалын яам Улаанбаатар хотын захиргаа буюу засгийн газар хотын захиргаа олимпийн хороогоор хамтраад 2019 оны Зүүн Азийн наадамд төлөө өрсөлдөё гэсэн нэгдсэн байр сууринд бол хүрсэн байгаа. Тэгээд энэ материалууд явуулна. Жишээ нь энд бид нэр эхлээд энийгээ зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд энийгээ зохион байгуулахад бол эхний ээлжинд энэ даваагаа давахын тулд нөхцлүүд нь байгаа юм л да. Спортын 12 спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах заалтаа байх хэрэгтэй тий. Нийт эрх тамирчдыг хүлээж авах хэрэгтэй. Ирсэн тамирчдад мандатны дагуу, ID-ны дагуу визний асуудал гаргахгүй байх ёстой. Хувьц волонтеруудын шаардлага ингээд хэд хэд нөхцлүүд байна. За энэ бол эхний ээлжиний асуудал. Бид нар бүс нутгийн 9 улсын тамирчдыг хүлээж авах асуудлыг эхлээд бид нар зохион байгуулах хэрэгтэй. 9 тамирчтай хаан шингээх вэ? Дагалдаж ирсэн сэтгүүлчдийг хаан шингээх вэ гэдэг асуудал. Дагаж ирсэн жуулчдыг бас хаан шингээх вэ? Энэ нөхцөлийг бид нар дэд бүтцийн хувьд хангах. Дараа нь Азийн 45 улс дараа нь бид нар авах хэрэгтэй. 28 спортын төрлөөр. 36 спортын төрлөөр болно. 36 спортын төрлийг зохион байгуулах
ордонтой байх хэвээр. Бас нэг 9000 Аз чинь хамгийн том төв. 9000 гаруй тамирчныг хүлээж авах, дахиад 9000 гаруй сэтгүүлчдийг хүлээж авах ийм даацтай Олимпийн тосгон гэж Азийн наадмын тосгон гэж зүйлийг бүр тусдаа байгуулж бэлдэх хэвээр. Энэ дээр харуул хамгаалт тэр нөхцлүүдийг тавина. Тэгээд энэ нөхцлүүдийг хангачиж бид нэр дэвших асуудалтай орно л доо. Хос хоёр өвөл зуны гээд хэдэн олимпиад үзчихсэн бэ? Нийт 3 олимпиад. Бээжин, Лондон, Ванкувергийн 3 олимпиад. Олимпиад үзээ явж байхад чи бас эдийн засгч хүн учраас ингээд судлаад хараад хувь хүний талаас ингээд хараад үзэж байхад тэр улсын одоо бүхэл ажил үйлчлэг ингээд ашиг орлоготой ажиллаж байгаа л та. Юу илүү их сайн харагддаг юм бэ? Тэр улс өөрийгөө сурталчлах маш том талбар гараад ирж байна. Гэхдээ бас сул талаа харуулах маш том талбар харагддаг л та. Тэгэхээр хувь хүний зүгээс чи өөртөө юу шингээж, юу олж харсан бэ? Олимпиад чинь өөр маш гоё баяр хүн болгоно л тэнд бүх зүйл зохицолдог. Тэгээд яг хуу дандаа том улсууд л та. Тий. Тэгэл ерөөсөө маш том хэмжээнд хийж ижил хийн. Тэгээд хэзээ нэгэн цагт Монголд бас яг тийм том хэмжээний зүйлийг тэр бүр зохицороо соёлын тий нийгмийн бүр ингээд зохицороо маш гоё асуудал учраас хэзээ нэгэн цагт тийм юм зохион байгуулалтанд оролцоно гэж л өрөөддөг шүү дээ. Сая хойд хөршид болж байгаа энэ олимпийн үеэр бас аюулгүй байдлын асуудлууд их хөндөгдөж байна л. Америк туслая гэхэд Орос за би дагаад шийдчихнэ гэдэг ч юм ингээд зорж очих хүмүүсийн нөгөө ашиг орлогыг нэмэгдүүлэх хүмүүсийг тийм айдас одоо хүүцэд автуулах нь бас нэг их том эрсдэл. Хойд хөршид чи явж үзэх хүснэ үү? Яг тэгээд гайгүй олимпийн наадам гэдэг бол ер нь бол хэдийгээр маш том арга хэмжээ учраас том зүйлийг том эрсдэл дагах учраас мэдээж тийм эрсдэл байх нь зүйн хэрэг. Гэхдээ олимпийн наадамд бол би бол хизээч тийм зохион байгуулах оронд бол итгэж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж тэр зэргийн аюулгүй байдлыг хангах байлгүй дээ. Тийм асуудалгүй хөө би бол 100% итгэлтэй байна. За ямар ч үсэн 45 улсын баг тамирчид дагаж ирэх жуулчид тэр хүмүүсийг шингээх хүчин чадалтай байж олимпийн ирэх авах асуудлаас үүдэх юм тийм ээ. Азийн наадамд бол 45 улс. Олимпийн наадамд 204 улс. Тийм. 9 улс 45 улс гэдэг нэг шалгуур байгаа тийм. Яг хөө шалгуур хамгийн бид бол манайх хэдэн улсын баг тамирчдыг авч ирсэн юм бэ? Яг хөө тухайн тэмцээнийхээс манайх тийм олон спортын арга хэмжээ хийж үзээгүй шүү дээ. Малти спорт ивент гэдэг зүйлийг хийж үзээгүй байгаа. Тэгээ эхнийхээ зорилгыг бид нэр Зүүн Азийнхаа наадмаар аваад хийж үзье. Хоёр дахь зорилгоо Азийн наадам руу чиглэе. Манай ерөнхийлөгч 2011 онд олон улсын олимпийн ороонд Швейцарын Лозонд очиж айлчлахдаа энэ талаар Жак Рог олон улсын олимпийн орооны тухайн ерөнхийлөгч Жак Рог гэдэг ийм зүйлд гар үсэг зураад ирсэн л да бид нар 2040 оны олимпийг зохион байгуулах амбицтай гэсэн. Тэгээ яг ингээ харахад тухайн үед бас манай улсын эдийн засаг ямар байх нь гэдгээс шалтгааллах байх л та. Чин Грек яагаад бас асуудалд орсон бэ гэвэл нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 7%, 5-аас дээшээ хувийг өсөлт зарцуулсан. 7% зарцуулна гэдэг чинь бас тухайн эдийн хувь болж байгаа юм л да. Жишээ нь Сочигийн хувьд бол Орос өөрөө том эдийн засаг учраас ч гэсэн нэг 2 орчим хувьтай л нийт эдийн засгийн 2 орчим хувийг л эзэлж байгаа. Тэгэхээр нэг тухайн эдийн засгийн савлуулахгүйгээр нөлөө шок үзүүлэх тийм тоо биш байгаа байхгүй. Тэгэхээр Сочигийн хувьд бол Оросуудд бол тэрэндээ биш баг эдийн засгийн ашигтай биш нөгөө юунда тэр нийгмийн өгөөжөндөө бас илүү анхаарал хандуулж байгаа болов уу гэсэн тийм зүйл байгаа. Сүүлд нэг зүйлийг асуувал сая манай хоёр тамирчин явуулсан чинь хувцсан дээр ингээд сошиал медиагаар их асуудал гарлаа л та. Хитрхи муухай хувцс гээл те. Санхүү мөнгөний хувьд манай олимпиогоор тийм хүндрэлтэй байдаг юм уу? Санхүү мөнгөний хувьд манайх бол төсвийн бус байгууллага. Олимпийн хаалтын дагуу тий. Олимпийн хаалтын дагуу олон улсын олимпийн орооноос төсөл хэрэгжүүлж болон олимпийн түншүүдээс санхүүжилт авдаг тийм байгууллага. Одоохондоо тийм санхүүгийн хувьд хэцүү юм бол алга байна. Тийм. Сая эхлээд ягаад тийм хувцас сонгосон байсан бэ? Хоёр тамирчин дээрээ. Тэгээ сүүл хувцсыг сонгоц арай өөрчлөлтсөн байх шиг байсан тийм ээ. Сайжруулсан нь. Тийм. Эдийн хэмжээний зардал гарч байна. Хоёр тамирчин. Манайх юу олимпийн хороо ёслолын хувцас, спортын хувцас гэж хоёр төрлийн хувцас байдаг. Ёслолын хувцас өөрийн үүргийн дагуу шууд Гоё компанитай өнгөрсөн 9 сард гэрээ хийсний дагуу Гоё компанид бүх
эрхээ шилжүүлж өгч гоё компани Монголын багийн спорт ёслолын хувцсыг хариуцгаар болж гоё ноолуураар 16 хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулж хийж тэр зэгээр нь хариуцж авсан. Спортын хувцсыг энэ соёл спортын аялал жуулчлалын яамд хариуцуулж өгсөн л дөө. Тэгээд энэ үүргийн дагуу шитгэсэн. Хэдийн хэмжээний зардал гарч байгаа хоёр төмөр чинь. Олимпийн хорооноос бол зардал гараагүй тийм. Манайх нөгөө соёл спорт аялал жуулчлалын яамд төсвөөсний дагуу тийм. Тэр бол манайх бол төсвөөс санхүүжилт авах боломжгүй байгууллага л да тий. За их баярлалаа асуураа ярилцсанд. Олимпийн үр өгөөжийн асуудлаар болоод Олимпиатай холбоотой тоо мэдээллүүдийг бас бидэнд өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид Оросын холбооны улсын Сочи хотод болж байгаа өвлийн Олимпиатай холбоотойгоор Олимпиас үлдэх үр өгөөжийн асуудлаар бид тоо мэдээллүүдийг үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.